За ингээд зочноо хүлээж авъя. Манай Цэрэн чимэг юмч мэн орж ирэх чинь. За сайн байна уу? Тийшээ суугаарай. Тавтай морил. Сайн явж ирсэн үү? Хүйтэн байсан уу? Даарсан уу? Гайг болчих. Та жижиг зүгээд микрофоноо өөртөө тохируулаад ойртолцож ялнаа. Утсын татчих. За өөртөө татаад. За сайн байна уу? Өдрийн мэнд. Өдрийн. За ажил нь сайн уу? За ингэж болно доо. Болох уу те? Сайн байна уу? Болсон байна. Хөрхөн байна. Би тэд нэг ийм учиртай отгош их зүгээр хэлнэ. Уучлаарай. Нам болтлоо. За. Ийм учиртай нэвтрүүлэг байгаа. За ер нь бол нөгөө 80-аад он болон 90-ад он 2000-ад он гэдэг үеийн төлөөллийн эмэгтэйчүүд маань суугаад тодорхой нэг асуудал сэдвийн хүрээнд өөрсдийнхөө үзэл бодлыг хаваалцдаг тийм сонирхолтой бас нэвтрүүлэг байгаа. Тэгээ яг энэ өнөөдрийн сэдв бол бид хэдийн бас амар их ярмаар исэн сэдвтэй. Эмэгтэйчүүд за тэгээд сэвэршилтийн талаар яриад өөрсдийнхөө зүгээс сонссон чинь бол хэрэндээ л мэддэг юм шиг хэрнээ мэдгүй юм зөндөө л. Тэгээ яг мэрэгжлийн хүнийг урьж авчирсан да баяртай наа. За отгойг шүрхлүүлээрэ. За зүгээр. За зүгээр. Эхлээд өөрийгөө танилцуулъя те манай эмч. За юуны төрөнд бүгдэнд нь энэ өдрийн мэнд. Танаа телевизийн хамт олон хөтлөгч гуравтаа мөн бас үзэж байгаа, сонсож байгаа хүмүүст энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд намайг өнөөдөр энд урьж авчирч ингээд ярилцлага хийх гэж байгаад маш их баярлалаа. За. Би өөрийгөө танилцуулъя. Намайг Цэрэн чимэг гэдэг. Би Улаанбаатар хотод байдаг чимэг оюун эмэгтэйчүүдийн эмнэлэгт их барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг. Би өөрөө Германд анагаах ухааны их сургуулийг төгсөө тэнцэнэ их олон жил ажиллаж байгаад 10 хэдэн жил ажиллаад их хэмжээр ажиллаж байгаад тэгээд 2021 онд Монгол буцаж хурж ирээд тэгээд 2021 оны сүүлээс эхлээд Монголда ажиллаж байгаа. Тэгээд ингээл хүмүүстэй хамт ажиллаад хүмүүстэйгээ хамт амьдраад сайхан байна уу? За. Тэгэхээр олон жил нэрээ тэгвэл Германд ч баг 10 жил сурч ажилласан байна тийм үү? Тийм би ер нь бол баг 21 жил Германд. Одоо нийт сургууль тэгэл тэнд дараа нь ажилласан амьдарсан тэр хугацаагаа тооцвол ер нь 21 жил болсон байгаа. Вау, тэгээ Монголда ирээд ажиллагдаж бас том шийдвэр шүү дээ. Тийм, том шийдвэр, гоё шийдвэр, тэгээд бас амжилттай шийдвэр гэж бодож байгаа. Тийм байна. Хэвээ Монгол эмэгтэйчүүдийг эмчлээд үзээд л явж байгаа юм байна тий. За тэгээд бидэд яг нэг цэвэршилтийн талаар энэ удаагийн эмэгтэйчүүдийн нэвтрүүлгийг эхэлж байгаа. Тэгээд эхний асуултаа ер нь цэвэршилт хэрхэн илэрдэг вэ? Хэдэн наснаас ер нь илэрж гин? Сүүлийн үед цэвэршилтийн үе ер нь айгу эрт болоод байгаа гэж сонсогдоод байгаа юм. Энэ талаар та бид нар тусгай яриад өггүй юу? За би аль болох нэг яг ангаахын хэллэг оруулахгүй яг нэг өвчтнүүдтэй ярьж байгаа юм шиг хүнд аль болох ойлгомжтой тэгж ярихыг хичээ. Цэвэршилт гэдгийг бид нар ингээд амар том сэдв болгож яриад байгаа боловч энэ бол зүгээр л бидний нэг амьдралын нэг хэсэг гэсэн үг те. Одоо бид нэр жирэмслээ төрдөг шиг л яг тийм нэг хэсэг гэсэн үг. Гэхдээ яг энэ маань нөгөө айгүй их проблемтэй эдрээтэй байдаг учраас амар том сэдв болгож бид нар яриад байгаа гэсэн үг. Энийг эхлээд тайлбарлахын өмнө ер нь яг цэвэршилт гэдэг яг юу юм бэ гэхээр эмэгтэй хүн бид нар болохоор айгүй их даавраар удирдахтаж явдаг. Бидний өндөвчнөөс одоо эмэгтэй даавар гардаг. Тэгээ тэр даавар хизээ нэгэн цагт үйл ажиллагаагаа хийж чадахгүй алдагдах тэр үед бидний сарын тэмдэг дуусаад бид нэр ингээд цэвэршилт гэдэг ийм одоо амьдралынхаа дараагийн үе шатанд орж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр цэвэршилт гэдэг бол бид нар эмэгтэй хүн болго өөр байдаг шиг эмэгтэй хүн болгонд бас насны хувьд өөр илэрдэг өөр байж болдог. Ерөнхийд нь ойлгомжтой хэлнэ гэх юм бол ер нь бол эмэгтэй хүн 45 наснаас ихсүүлээд энэ бол яг зөвхөн ойролцоо нас шүү. 45 наснаас ихсүүлээд тодорхой хэмжээгээр цэвэршилт рүү орж эхэлдэг. Заримд нь болохоор хурдан, заримд нь болохоор удаан. Тэгээд яг одоогийн байдлаар Монгол эмэгтэйчүүд нэг ойролцоогоор 49 наснда цэвэршиж байгаа. Энэ нь болохоор ер нь Европын ч юм уу те Америкийн эмэгтэйчүүдийг бодвол арай нэг жоохон 1-2 жилээр өмнө байгаа. Одоо шилбэл Европод харахад болохоор эмэгтэйчүүд нэг ойролцоогоор 51 наснда цэвэршиж байхад Монголд бол 49-тэй байгаа гэсэн. Тэгэхээр энэ 45-аас ихсүүлээд цэвэршилтийн шинж тэмдэг явагдана гэдэг маань шууд цэвэршиж байгаа гэсэн үг биш. Яг энэ үеэс ихсүүлээд бидний одоо өндгөвч жоох үйл ажиллагаагаа муу хийгээд сайн ажиллаж чадахгүй байгаа л гэсэн үг.
Бидний дунд элбэг яригддаг, бид нар ингээ эрт цэвэршээд байна, цэвэрших гээд байх шиг байна гэдг нь болохоор бид нар ер нь бол 40-45 насны хоорондохыг хэлж байгаа гэсэн үг. Энэ маань болохоор одоо өндгөвч маань арай эрт байх ёстой, одоо цагаасаа эрт үйл ажиллагаагаа муутгаад байна гэсэн үг. Эннээс өөр нэг ялгаж ойлгох ёстой юм болохоор өндгөвчний эрт дутмагшил гэж байдаг. Тэр нь болохоор бүр 40 наснаас өмнө одоо өндгөвч өөрийнхөө үйл ажиллагааг хийж чадхаа болохыг хэлж байгаа гэсэн үг тийм. Тэр нь болохоор одоо өндгөвч бүр одоо ажиллагааг болоод сарын тэмдэгт дуусах. Тэгэхээр гадуур хүмүүс нөгөө эрт цэвэршин гэдгийг энэ өндгөвчний эрт дутмагшил болоод энэ эрт цэвэрших буюу одоо энэ 40-с 45 насны хооронд цэвэршээд байгаа. Эндээ жоохон хольж ойлгоод байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр энэ хоёрыг жоохон ялгах хэрэгтэй байгаа. Тэгэхээр бас энэ хоёрын хоорондох одоо шалтгаанууд нь арай жоохон өөр гэсэн үг. Яг ерөнхийдөө бол яг нөгөө одоо цэвэршилтийн үе шатыг ойлгохыг гэвэл энэ гурвыг ойлгох ёстой гэсэн үг. Тэгэхээр эмэгтэйчүүд маань 45-аас хойш ингээд бага зэрэг цэвэршилтийн шинж тэмдэг илрээд байвал энэ бол ерөөсөө яг одоо яг үзэхэд бол тийм эрт биш угаасаа л яг физиологийнх нь л процесс нь угаасаа тэр гэсэн үг тий. Хүн болгонд л ер нь хүн болгонд л өөрөөр гэсэн. Эмэгтэй хүн болгонд ер нь бол тохиолдох юм байна тий. Тийм гэсэн үг. Гэхдээ хизээвэ гэдэг. Тий хизээвэ гэдэг нь юм. Гэтэ юу санагдлаа. Бүр сая яг шинэ юм ойлгож авлаа л да. Ингээ хоёр өөр ойлголт юм байна. Тэгэнгүүт энэ хоёрын шинж тэмдгийн та яг гоё ингээ салгаад ойлгуулж ингээ хэлж болох уу? Одоо аль нь би яг аль дээр яваад байгаа гэдгээ бас хүмүүс мэдэхгүй нэг утгаараа ойлгоод буруу зүрх эмчилгээ хийдэг ч юм уу тий яваад авч магадгүй ах л та. Тэгэхээр шинж тэмдгийг бас хэлж өгвөл. За одоо нэг хүн болгон яг адилгүй насанд цэвэршин гэдэг шиг хүн болгоны бас цэвэршилтийн шинж тэмдэг өөр байгаа гэсэн үг. Ер нь бол чухам айгүй эрт цэвэршгүй эсвэл яг насандаа цэвэршгүй шинж тэмдгүүд нь бол ер нь дийлэнх нь жоохон ойролцоодоо байдаг. Хамгийн ихэнд элбэг илэрдэг шинж тэмдэг бол айгүй их нүүр халуу оригдог. Хүмүүс ингээл гівгэнт ерөөсө хөдөлгөөнгүй байж ийснаа гівгэнт ингээл халуун ингээл халууд үгээл те ингээл флаш гэж ярьдаг. Эсвэл гівгэнт сууж байгаа л ингээл амар хөлрөөл тэ гівгэнт ингээл спорт хийсэн юм шиг хамаг ингээ хөс насгараал нүүр нь ингээл бүр ингээ хөс чихраал тэ эмэгтэй хүмүүст бол айгүй эвгүй байдаг буддаг нь урсаал. Тэгээд тэрээс цааш бол эмэгтэйчүүд айгүй их нойрондоо муу болж эхэлдэг. Тэгээд сэтгэл санаа айгүй их тавгуудж эхэлдэг. Тэгсэнд айгүй их ууртаа болдог, уцаартай болдог, эсвэл айгүй их гомддог, айгүй их уйлдаг. Тэгээ зүгээр нэг юм жирийн юмд л ингээл их гомддог ч юм уу те. Тэрнээсээ болоод бас гэр бүлдээ муухай айш зангаа илүү их гаргадаг, хүүхдүүдэд загиндаг, нөхөртөөгөө муудалцдаг ч юм уу те. Тиймэрхүү юм гарч болно. Тэгээд цаашлбал бидний нэмэгтэйчүүдийн даавар гэдэг чинь бидний гоо сайханд айгүй хэрэгтэй юм байгаа те. Тэгэхээр бид нар энийгээ дагаад одоо нүүр үрчлээддэг ч юм уу те. Тэрийгээ дагаад бидний бас энэ таргалалт нэмэгтэйчүүд нэг цэвэршээд ирэхээр хөвлийгээр их таргалдаг те. Гид цавийн таргалалт тэр байна. Тэгээд ой тогтоолт их муудна. Даавар багасаа болоод бидний яс хэрэгжиж эхэлнэ. Яс хэрэгжнэ гэхээр бидний үе мөч өвддөг болно. Тэгэл зүрх судасны талаас бидний даралт ихсэн зүрхний одоо хим алдагдана. Гэх мэт маш олон шинж тэмдгүүд байдаг. Энийг бол ер нь бараг нэрлэхэд айгүй хэцүү. Айгүй олон шинж тэмдгүүд маань цэвэршилтийн үеийн бас өөр ямар нэг өвчтөй бас ингээд хавсарч явж болдог. Учираас бас яг дан ганц цэвэршилт гэж хэлэхгүй. Гэхдээ ер нь бол их олон шинж тэмдгүүд байдаг. Яг ихэн зарим нь бол айгүй хүнд хэлбэрээр илэрч болно, зарим нь жоохон хөнгөн байж болно. Тийм янз бүр бол байгаа. Цэвэршилтийн үед нэг одоо ар гэр нь одоо жишээл үүр хүүхдүүд нь сэтгэл санаагаар нь яаж дэмжүүл ер нь болох болоо. Тэхийн тулд яг эмэгтэй хүн өөрөө эхлээд би яг одоо цэвэршилтийн үед явж байна. Би яг ийм одоо хүнд хэцүү үеийг туулж ийн гэдгээ өөрөө эхлээд ойлгох хэрэгтэй юм шиг байгаа. Тэгжиж бас тэр мессежийг гэр бүлийнхэндээ өгнө гэсэн үг. Зарим хүмүүс ч нөгөө өөрөө юу болоод байгаагаа ч мэдэхгүй ингээл нэг манарцсан, ууралцсан, уцаарлцсан ингээл юм л олвол хүнтэй ингээл хэрэлдчих гээл муудалцчих гал нийтгээ яваад идэв штэ. Тэгэхээр эхлээд тэрийг мэрэгжлийн хүнээс ч юм уу эсвэл эмчээсээ ч юм уу ингээд за над дээр ийм дааврын одоо өөрчлөлт явагдаад байгаа учраас би ингээд ийм сэтгэл санааны хувьд докторгүй байгаа юм байна ч гэдэг юм уу те ийм завир илрээд амгаа гэж мэдээд тэгээд ерөнхийдөө найзуудтай ч юм уу гэр бүлийнхэндээ хэлэх ёстой. Гэр бүлийнх нь бол яг хөө тэрийг бол ойлгоод те одоо жишээлбэл ингээд гэр бүлийн урлах ч юм уу уцаарлах тиймэрхүү үед арай жоохон
төвчээртэй ханддаг ч юм уу те тэрийг ойлгодог ч юм уу эсвэл ингээд за одоо ингээд жоохон хэцүү үе байгаа юм байна түр 50 орхи гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү боломжийг бол өгөх бол ёстой. Гэхдээ яг ингээд өдөр тутмын практикт хараад байхад эмэгтэй хүмүүс яг иймэрхүү юмнаас болоод нөхрөө дагуулад ирдэг ч юм уу те эсвэл тиймэрхүү юм бол байхгүй ш. Тэгэхээр тэр эмэгтэй хүн тэр мессежийг бол ер нь өөрөө л гэртээ одоо хүмүүстэй ойлгуулна гэсэн үг тийм. Тэгэхээр нөгөө за цэвэршилт эхлэе гэд мэдчихлээ тий. За ер нь цэвэрших гээд байна да гэд ингээл шинжлэлүүд гараад эхлэнгүүт хүмүүс нөгөө нэг юм гормоны юм уухаас амар татгалздаг шүү дээ тийм маш тэрнээс айдастай байдаг. Гормоны юмыг олон жил уух юм бол хавдар үүсэх магадлал өндөртэй байдаг учраас гормоны юмс татгалзаад байдаг. Тэгэхээр ер нь яах ёстой юм бэ? Заавал гормоныг ер нь хэрэглэх ёстой юм уу? Тэгжиж даван туулахгүй бол яг энэгүүрээ яваад байвал эн чинь бас яг юм бас амар няраны юм шүү дээ тий. Амар стрессд гэдэг шүү дээ. Тэгэхээр ер нь гормоны юм уух ёстой яах ёстой. Тэр та мэдээлж. Тий энэ дээр бол бас санал бодлоод айгу эрсдэс байгаа те зарим хүмүүс айгу их дуртай зарим нь эсрэг байдаг ч юм уу те. Ер нь бол яг энийг ярихаас өмнө би нэг хальт нэг судалгаа хийлье гэж бодож байна. 1990 оны сүүлээр Америкт амар том WHI гэдэг нэг том судалгаа явагдсан. Тэр нь болохоор ер нь энэ дааврын одоо даавар нөхөх хэмжлэгээ эмэгтэйчүүдийн зүрх судасны өвчнөд ер нь хэр зэрэг нөлөөтэй вэ? Сайн уу муу юу гэдгийг үзэх гээд аюу олон 50 мянган эмэгтэйчүүдийг оролцуулаад ийм том судалгаа явж эхлээд тэгээд 5 жилийн дараа энэ судалгаа дуусгаж чадаагүй ингээд нэгсэндээ эрт зогсоосон энэ судалгааг яагаад вэ гэхээр энэ даавар эмчилгээ маань эмэгтэйчүүдэд айгу муу нөлөөтэй юм байна. Айгу их одоо сөрөг нөлөө үзүүлээд байна гэдэг үднээс энэ судалгаагаа дуусгаж чадахгүй эрт хаасан. Тэгээд тэр судалгаанаас яг тэр үеийн хариу нь юу гэж гарсан бэ гэхээр энэ даавар нөхөх хэмжлэгээ гэдэг маань эмэгтэйчүүдэд ийм өвчнүүдийг илүү их үүсгээд байна. Тэрэн донд нь зүрх судасны өвчнг нэмэгдүүлж байна. Одоо тархинд одоо харвах гэж ярьдаг штэ манай тийм харвалтыг үүсгэж байна. Хөхний хавдрыг их үүсгэж байна. Мөн бас цуснд ийм тромбемболи гэдэг одоо цус маань өтгөрөөд бүлгэрэх одоо бүлгэнэлт явагдах энэ өвчин энэ бол айгу одоо ноцтой өвчин гэсэн үг те. Ийм дөрөв өвчин эрс нэмэгдэм байна гэсэн үднээс энэ судалгааг зогсоосон байна. Тэгээд хэдэн жилийн дараа энэ судалгааг хийсэн хүмүүс маань энэ судалгааныхаа одоо үр дүнг буцаагаад хүмүүсээс уучлалт гуйгаад энэ судалгаа ер нь буруу хийгдсэн судалгаа юм байна. Яагаад гэхээр энэ судалгаан дээр хамруулсан тэр олон хүмүүсийн нас нь нэгдүгээрт одоо яг энэ дааврын эмчилгээ одоо бид нар ингээд зөвлөөд хийгээд байгаа хүмүүсийг бодвол хамаагүй хөгшин байсан одоо дундаж нас нь 63 байсан гэсэн үг. Тэгэхээр 63 дундаж гэхээр чи энд 70 настай хүнч байсан гэсэн үг, 50 настай хүнч байсан гэсэн үг. Тэгээд энэ судалгаа тэр үедээ гарч ирээд ерөнхийдөө энэ яг эхэлж байсан дааврын эмчилгээнүүдийг бүгднийг зогсоосон. Тийм ч учраас ер нь хүмүүс дэлхийд даяараа даавар гэдэг чинь ер нь аюу муу юм байна, болохгүй юм байна, хортой юм байна гэдэг мэдээлэл аваад нэг хэсэг дааврын эмчилгээгээр хийхэ болцсон байсан. Тэгээд энэ ер нь бол яг бараг түүхэн дээр хийсэн хамгийн том судалгаа байхгүй. Тэгээд тэр ингээд буцаагдаад үр дүн худлаа юм байна гэд. Тэгээд тэрнээс хойш бас аюу олон судалгаанууд явагдсан. Тэгээд яг одоо Европод одоо баригт одоо удирдамж одоо аюу олон юм дааврын одоо эмэгтэйчүүдийн эмчилгээний удирдамж байна л да. Тэрэн дээр болохоор энэ үр дүн нөө няцаасны үндсэн дээр үгүй байна. Дааврын эмчилгээ бол аюу сайн үр дүнтэй юм байна. Эмэгтэйчүүд биднийг аюу олон төрлийн хүндрэл өвчнөөс хамгаалах юм байна гэдэг юм гарсан байгаа. Тэгээд одоо ер нь бүх удирдамжууд Америкийн, Английн, Европын удирдамжууд ер нь бүгдээрээ одоо тэр гарсан үр дүнгийн харин эсрэг байгаа гэсэн үг. Тэр нь болохоор энэ хооронд аюу олон судалгаагаар бас батлагдсан байгаа. Тийм. Тэгэхээр бид нар бол одоо ингээд аюу орчин үед биднэрт бүх төрлийн боломж байна. Тэгэхээр одоо 10-20 жилийн өмнөх шиг эмэгтэйчүүд цэвэршилтийн завираас болоод ингээд хэцүү байдалд ороод ажиллаа хийж чадахгүй тийм бол байха болсон. Биднэрт аюу олон төрлийн боломж байгаа. Ургамлын гаралтай ч юм байна. Эсвэл ургамлын биш одоо яг химийн синтетикээр гаргаж авсан дааврууд ч гэсэн биднэрт бол байгаа. Тэгэхээр яг өвчнөө сайн сонгоод яг хэрэгтэй юу үгүй юу гэдгийг одоо яг тодорхойлоод тэгээд ер нь бол дааврын эмчилгээ хийх нь бол би бол зөв гэж боддог. Ялангуяа миний түрүүний нэг хэлсэн 40 наснаас өмнө цэвэршиж байгаа тэр өндгөвчний
эрт дутмагшилд орсон тэр хүмүүс бол заавалжгүй дааврын эмчилгээ хэрэгтэй. Яа тэгэхээр би түрүү хэлсэнтэй даавар дутагдсанаас болоод айгүй олон төрлийн тийм муу одоо сөрөг нөлөөнүүд гарч ирж байгаа. Тэгэхээр тэр болгон эмэгтэй хүн одоо 40 наснаас өмнө дааваргүй болно гэхээр тэр болгон дээрээ тэр эмэгтэй хүн одоо тийм сөрөг өвчлөл авна гэсэн үг тийм. Монгол нь гоо сайхнараа одоо муудна гэсэн үг тийм. Ой тогтоолтоороо муудна, зүрх судасны өвчтэй болно. Тэгэл ясны сэрэгжилт үүснэ. Гэх мэт амар олон юм байгаа. Тэгэхээр тэрэн дээр бүр дааврын эмчилгээ хийхгүй бол болохгүй. Тэр бол бүр шаардлагатай гэсэн үг. Тэрний дараа 40-оос 45 насныхан гэж байгаа. Энэ нь болохоор одоо бидний яг нэг хэлээд байгаа эрт цэвэршиж байгаа эмэгтэйчүүд байгаа. Энэ эмэгтэйчүүдэд ч ихсэн дааврын эмчилгээг бол бид нэр зөвлөж байгаа. Ялангуяа энэ эрт цэвэршилтээсээ болоод зовиортой байгаа тий одоо унтж чадахгүй байгаа, нойрондоо муу байгаа, сэтгэл санаа тавгуудаад ажлын одоо бүтээмж муу байгаа гэх мэт маш олон юм байгаа. Тэр хүмүүс бас бид нэр зөвлөж байгаа. 45-аас хойш эмэгтэйчүүдэд хэрвээ зовир байвал бид нэр хийж байгаа. Хэрвээ огт зовир байхгүй зарим хүмүүс бас цэвэршилтэй ямар ч зовиргүй би нэг мэдсэн чил цэвэршсэн байсан гэл сарын тэмдэг алга болцсон байсан гэдэг хүмүүс бас байдаг. Тиймэрхүү хүмүүст бол яг удирдамжин дээр нэг шаардлагатай биш гэж бичсэн байгаа. Тэгэхээр тэрийг бол тэгэл хүмүүстэйгээ ярьж байгаад шийднэ гэсэн үг. Тийм. Цэвэршилт юу нэг ийм дам яриа байгаад идэг штеп нөгөө ээж нь орой цэвэрсэн бол охин нь оройч гэдэг юм уу те ээж нь эрт болд ингээд тийм удамшлын юм бас яриад идэг. Энэ яг үнэн нь юу юм? Тийм. Энэ бол үнэн. Ялангуяа тэр 40 наснаас өмнө цэвэрших тэр өндгөвчний эрт дутмагшил гэдэг байгаа штеп тэр бол ер нь бол дийлэнх нь дандаа одоо удамшлын гаралтай байдаг гэсэн үг тийм. Ягаад удамшлын гаралтай байдаг вэ гэхээр одоо эмэгтэй хүн ээжийнхаа хөвлөд бий болохдоо ерөөсөө бий болж эхэлж байхад бидний өндгийс үсэж бий болж идэг гэсэн. Тэр үед айгүй олон хэдэн саяараа 5-7 саяар нэгсэндээ бидний өндгөвчөнд өндгийс үсдэг. Тэгээд тэр нь ингээл одоо ингээл багаар ингээд багасаар агаад эмэгтэй хүүхэд ээжээсээ төрөхдөө нэг ойролцоогоор 1-2 сая орчим өндгийсийн тоотой төрдөг. Тэгээд тэр нь бас ингээд өгчөж явсаар байгаад эмэгтэй хүүхэд яг одоо шилжилтийн насандаа орох үед тэр нэг ойролцоогоор 300-аас 400, 500 мянган тийм өндгийсийн нөөцтэй эмэгтэй хүүхэд одоо шилжилтийн насанд ордог гэсэн. Тэгээд тэр нь ингээд сар болгон бид нар ингээд сарын тэмдэг ирээд сарын тэмдэг дээр чинь зөвхөн нэг өндгийс боловсрохгүй айгу олноороо боловсроод ингээд хэрэглэгдээд үхээ. Би яг өндгийс хэрэг нэгийг л бодоодсэн. Үгүйсэн тий. Тийм. Тэгсээр байгаад тэр маань тэгээ хизээ нэгэн цагт хэрэглэгдэж дуусна. Тэр үед одоо бидний цэвэршилт дуусна гэсэн үг те. Тэгэхээр магадгүй нэг охин ээжээсээ төрөхтэй айгу бага өндгийсийн нөөцтэй төрсэн байж болно те. Эсвэл айгу бага одоо шилжилтийн насанд орохтой айгу бага өндгийсийн нөөцтэй орвол тэр хэмжээгээр хурдан хэрэглэгдэж дуусаа. Тэр хэмжээгээр эрт одоо цэвэршнэ гэсэн үг те. Энэд нөлөөлөх айгу олон хүчин зүйлүүд байгаа. Хамгийн одоо тэр элбэг тохиолддог тэр удамшлын гэдэг байгаа. Тэр нь болохоор бас зарим охтууд ийм одоо хоромсоом дээр өөрчлөлттэй охтууд байдаг. Нэгсэндээ одоо бидний хоромсоом чинь 45XX байгаа. Тэрний дээр X хоромсоом дээр нь ийм генетикийн хувьд алдаа гарсан охтууд байдаг. Ингээ харахад ерөөсөө юм мэддэхгүй мөртлөөсөө цаанаа алдаатай. Тиймэрхүү охтууд ер нь ихэвчлэн 33 наснда, 32 наснда цэвэршдэг ч юм уу. Тиймэрхүү охтууд бас байна. Тэрнээс гадна бас янз бүрийн дархлааны өвчнүүд одоо бид нэр аягүйх яриад байгаа гадуур одоо бамбай өвчин гэж байгаа тий. Одоо бамбай аутоиммуны өвчнүүд гэж байдаг. Тэд нэр эсвэл системийн янз бүрийн өвчнүүд байна. Лупус энэ төр гэх мэт. Цаашлбал бас бага наснда ч юм уу эсвэл одоо хуучин их хүнд өвчин тусаад хими эмчилгээнд орж исэн. Эсвэл ингээ хөвлөдөө ингээ туяа эмчилгээ хийлгэжсэн. Эсвэл одоо янз бүрийн гадуур бэлгийн замын халдвар төвчин бас аягүй их байна тий. Бэлгийн замын халдвар төвчин тусаад тэрнээсээ болоод өндгөвч үрийн хоолой энэ төр нь их өрөвсөж исэн. Тэрнээсээ болоод бас хагалгаанд орж исэн, өндгөвчний хаалгаанд орж исэн, өндгөвчнийхаа нэг хэсгийг авахулж исэн ч юм уу тий. Тиймэрхүү аягүй олон факторууд мэдээж бас энд нөлөөлнө тий. Тэгэхээр тэгснээр одоо өндгийсийн нөөц маань багасна гэсэн үг байхгүй. Төв бас тий. Тийм ялгаатай. Тэгэхээр бид нэр хичнээн яг янз бүрийн удамшлын юм байхгүй байлаа ч гэсэн одоо өндгийсийнхаа нөөцийг одоо сайн хадгалж өвдөлтий одоо байгаагийн яг байгаагаар нь сайн байлгахыг гэвэл бас одоо яг амьдралынхаа хэв маяг дээр анхаарах нь байна.
бид нэр одоо зөв амьдрах, эрүүл хооллох, хөдөлгөөнтэй байх тэр болгон бол бидний үндэс хүчний одоо үйл ажиллагааг дэмжиж байдаг. Тэгснээр яг бидний нөөц бол ихсэн гэсэн үг биш. Тэр угаасаа одоо ихээсээ төрсөн нөөц зөрөөл. Тийм тэгэхээр янз бүрийн бэлгийн замын халдварт өвчин одоо архаг өргөслөөр өвдөхгүй байх нь байна. Үндэс хүчний одоо уйланхаа гэд бид нар одоо хэдэн жилийн өмнө тийм айгүй хагалгаанд ордог байсан. Жохон л уйланхаа олонгууд тэрийг ингээл хагалгаагаар авчдаг. Ялангуяа одоо Европт бол нэг хэсэг нөө дурангийн хаалгаа хөгчөөд айгүй их хүмүүс одоо юм л олвол жоохон л уйланхаа олонгууд за гэс авчий гэж авчдаг байсан. Мион ч бас хамаатай. Мион бол хамаагүй. Мион болохоор яг үндэс хүчинд биш яг умаа нөгөө булчинд байдаг учраас тэр хамаагүй. Яг гихмэд тиймэрхүү юмыг аль болох хийлгүүлэхгүй байх. Тэр бол одоо их сайхан гарч ирсэн судалгаалда ер нь бол үндэс хүчний уйланхааг хагалгаагаар авахулах нь үндэс хүчний үндгийсийн нөөцийг эрс багасгадаг юм байна гэсэн тиймэрхүү судалгаанууд гарсан байгаа. Бас мэдмээр л юм биш үү тий. Тиймэрхүү юмнаас бол өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Тий. Тэгээд ер нь бол одоо амьдралын хэв маяг ялангуяа тамхи татдаг охтууд бас айгүй үндэс хүчний нөөц эрс багасдаг. Тамхи гэдэг маань өөрөө бидний одоо эд эрхтний одоо цуснд хижээлийг айгүй багасгаж байдаг. Тэгэхээр тэр хэмжээгээр тамхи татдаг охтууд бас үндэс хүчний нөөц багасдаг, эрт цэвэрших магадлалтай гэсэн тиймэрхүү судалгаанууд бол байна. Тэгэхээр ер нь бол одоо мэдээ цэвэрлэлтийн үеийг даван тулахын тулд бид нар ер нь юу л хэрэглэх юм байна л да. Заавал дааврын эмчилгээг нь маш гоё зөв тохирсон. Хэрвээ тэгж хэрэглэхгүй улмаас эмэгтэйчүүд болгонд ер нь гарч байгаа тэр асуудлууд ч бас цаашлаад гэр бүлд ч хүртэл нөлөөлөх юм шүү дээ, тийм. Энд чинь гэр бүлийн салалтаас нөлөөлөхөөр яг бол мэдээж эмэгтэй хүн чинь тэр айл гэрийн бүхэл юмыг мэдэрч явдаг. Тэр эмэгтэй хүн өнөөдөр сайхан аштайгаа тэр гэр бүл айгуу сайхан байдаг. Эмэгтэй хүн уурлал айвал мэдээж тэр гэр бүл ч гэсэн хэцүү л байдаг. Тэгэхээр ер нь бол иймэрхүү шинж тэмдэг илэрч байгаа бол ярилтаа ер нь дааврын эмчилгээг орох ёстой юм байна тий. Би бол зөвлөж байна. Эмч болгон бас өөр тий. Хүм эмч болгон өөр ингэсэн нөгөө ажлын туршлага тий. Арга барилаасаа шалтгаалаа зарим эмч нар магадгүй дааврын эмчилгээ одоохондоо шаардлагагүй ч юм уу эсвэл зөвлөхгүй байх гэж магадгүй. Миний яг өөрийн хувийн бодол бол би айгуу даавар эмчилгээний одоо даавар эмчилгээг бол дэмждэг, өвчтнүүдтэй айгуу их зөвлөдөг. Тэгэхдээ хүн болгон эмэгтэй хүн болгон даавар эмчилгээ авч чадна гэсэн үг биш. Тэрийг бол яг өвчтөнтэйгээ ярьж агаад одоо тэрний одоо эсрэг заалт байна уу, хэрэгжилж болох байна уу, үгүй байна уу гэдгийг одоо сайн шалгаж байгаа л хийхгүй бол болохгүй гэсэн үг. Ер нь бол даавар эмчилгээг яг цэвэрсний дараа эрт хийх тусмаа үр дүн илүү сайтай байдаг. Нэгсэндээ одоо нэг эмэгтэй хүн цэвэршээд 5 жилийн дараа даавар эмчилгээг эхлэх болоод яг цэвэрсэн даруйд нь эхлүүл одоо хамаагүй сайн үр дүнтэй даавар эмчилгээнээс болоод гарах гаж нөлөө нь бас багтай. Тийм одоо наад захын л цэвэрсний дараа 5 жил байж байгаа даавар эмчилгээ нэхэр тэр хүний одоо зүрх судасны үйл ажиллагаа муудсан даралт нь ихсдэг байсан бол ихсдгээ ихссэн ясны сэргжилт яваад эхэлсэн гэх мэт амар олон юмнууд муудсны дараа даавар эмчилгээ хэрэглээд бол яг нь нэмэртэй тэгтээ тийм одоо тийм бидний одоо хүссэн тийм үр дүнд бол хүрч чадахгүй гэсэн үг. Бас та мэдмээр юм шүү те. За манай хоёртос асуултууд асуугаарай. Би нэг юм сонссон юм аа. Нэгтэй цэвэрлэлтэй холбоотой биш. Одоо бидний нөгөө биений имэрхээр өдөр тутамдаа хэрэгэлдэг нөгөө нэг одоо зүгээр хэрэглэл тампон гэдэг штеп. Тэгээд би нэг подкаст сонсчоод нэг тампон хэрэглээд тампоны нэг юм хам шинжэдэг гинөө. Тэрнээсээ болж хордлого аваад тэгээд комд ороод 2 үлээ тайруулаад тийм халтан нөгөө юм халтан охин гэдэг тийм нэг нэршилтэй болоод одоо яг тэр өвчнийг хүн болгон барахтай мэддгүүгээд амьд үлдсэн бараг ховорхон тохиолдол гээд тэгээд тэрнийхээ талаар яаж сонсоохгүй нөгөө тампоны хордлого гэж яг цаг тутамдаа сольсон. Гэхдээ зүгээр тодорхой хэмжээний бодис нь өөрт байдаг бактеритэй яасан нь тийм яг тохиолдол ер нь байдаг болоо яг үнэн болоо байдаг. Тэр маш ховор тохиолдолд тэр бол яг зөвхөн эмэгтэй хүн сарын тэмдгийнхаа үед тампон хэрэглэсэнтэй холбоотой гарч ирж болдог. Тэрийг toxic shock syndrome гэж хэлдэг. Тэр нь болохоор ер нь бол бидний бие дээр угаасаа байдаг staphylococcus гэдэг бактери байдаг. Тэр бактери одоо хүний биед удаан хугацаагаар гадагшлахгүй байхаараа өөрөөсөө нэг тодорхой хэмжээний токсин буюу хор ялгаруулад тэгээд тэр нь хүний биед аюу хурц одоо тийм өрөвслийн халдварын шинж тэмдэг үүсгээд тэгээд тэрнээсээ болоод нас орсон тохиолдлууд бас байдаг.
Тэр бол гэхдээ маш ховор. Би бол зүгээр сонсож байснаас яг өөрөө болоод тааралдаж байгаагүй. Гэхдээ ер нь бол ангаахад бол хүн болгон сураад, хүн болгон уншаад нэг мэдэх ёстой нэг кейсүүдийн нэг гэж авдаг. Тэр бол гэхдээ үнэн. Нөгөө нэг сая хідүүлээ бол ингээд ээжээсээ төрөхтэй үндгээстэй төрөөд тэрийгээ сар болгоноор ингээд ашиглан гэдэг шиг гараал яваад байгаа юм байна. Тэгэхээр энийг гамтай байж урт хугацаанд ингээд энийг хадгалахын тулд ямар зүйлүүдийг хийгдээ ингэж хийвэл зүгээр гэдгийг эмчилгээнд явах хэрэгтэй юм уу? Эсвэл ямар нэгэн зөв дадал зурчил суулгах юм уу? Яавал энийг ингээд удаашруулах уу гэдэг бүдүүлгээр асуухад тийм арга зам байдаг уу? Тийм, миний төрөний хэлдгээр угаасаа биднэрт байгаа үндгээсийн нөөцийг бид нэр одоо хиймлэр бол одоо хэсгэж болж чадахгүй байх нь шүү дээ тий. Зөвхөн тэр угаасаа сар болгон тэр нөгөө ингээд биднээс ашиглагдаад одоо ингээ өгчээд байгаа үндгээсээ яг ингээд хэвийн нэрнтэй одоо хурцсахгүй явуулах бай. Тэрэн дээр болохоор миний төрөний хэлдгээр тамхи татах тий. Одоо энэ хорц зуршлууд тий. Тамхи татах энэ дотроо веб тамхи бас борж байгаа. Тэгэхээр хорц зуршил одоо их хэмжээгээр архи хэрэглэх. Тэгэхээр энэ бэлгийн замын халдвар төвчнөр олон дахин өвдөх, тэрнээсээ болоод үнд өвчний өрөвсөл үүсэх. Тэгээд ер нь бол одоо энэ бидний лайфстайл байна те, бид нэр одоо бүгдээрээ хөдөлгөөнгүй, ихэнх хүмүүс тархалттай, айгүй олон хүмүүсийн сахарын өвчтэй гэх мэт болгон чинь бидний одоо үнд өвчний үйл ажиллагааг муутгаж байгаа гэсэн. Тэгэхээр хэрвээ чи байгаа өөрийнхөө үндгээсийн нөөцийг одоо сайн наран барья гэх юм бол сайн хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Тогтмол хөдөлгөөнийг бүр зөвлөсөн тэргээр хийгдсэн судалгаа хүртэл байдаг. Хөдөлгөөнгүй байгаа даа. Тогтмол хөдөлгөөнтэй тэгээд эрүүл хооллолт тий ялангуяа сахар багтай хооллолт биеийн жингийн илүүдэлгүй байх. Тамхи архи гэх мэт хорц зуршлыг аль болох бага хэрэглэх. Тэгээд бэлгийн замын халдвар төвчнөр өвдөхгүй байх гэх мэт тий одоо бас ингээл аягүй олон манад бас үр хөндлөлт хийлгдэг тий янз бүрийн өсөх замын халдвар энэ төр авлаа гэсэн тохиолдол байдаг. Тэрийг бас аль болох их гарахгүй байх нь чухал тий. Тэднэрээс л бол ер нь бол тэрийг мэдчих байх ёстой. Хамгийн чухал тий. Би нөгөө одоо нэг ийм бас яригдал байгаа. Яг би одоо ингээд бодоод тахт надад үнэн чимш худлаач юм шиг олон төгрөг тусам цэвэршилт холддог гэд энэ бас судлаа ахлах тий. Тий одоо олон төгрөг тусам тий ингээс хойшоо төгрөг тусам одоо бараг 45 ав гээл төрж хөрөхөд хүмүүс ч өста бараг цэвэршилт чинь бараг айгүй холмол байдаг гэл энэ бол бас яг ингээд одоо бодоод тахт хүн болгоны нөгөө өндгийн эсийн хуцаа гэдэг чинь заахад бол гүйл юм байна тий. Тий. Бас гадар аягүй их тийм яриа байдаг. Одоо жирэмснээс хамгаалах тоотой юм гэж ярьдаг те октод жирэмснээс хамгаалах гавгаад байдаг. Тэрийг уух мөн бас жирэмслэхээр эмэгтэй хүний өндгийн эсийн нөөц хадгалагдаж үлддэг юм байна. Өө яг үнэ. Тэр бол ерөнхийдөө жоохон төсөө ойлголт те худлаа ойлголт. Яа тэгэхээр тэр тусам өндгийн эс нь ингээ хадгалагдаад байгаад байдаг гэж бид нэр. Тийм тэр бол тийм худлаа. Ер нь тэр өндгийн эс чинь яг цаана хичнээн бид нар юм уугаад одоо им ухаар чинь бид нэр ерөөсөө үндгээс боловсрохгүй байх гэсэн үг шүү дээ. Тэгсэн ч гэсэн тэр цаана байгаа үндгээсийн нөөц бол ингээд ашиглагдаад өвчтгээрээ өвчин бид нэр жирэмсэн байсан үед хөхүүл байсан үед бидний сарын тэмдэг ирэхгүй байгаа үед ч гэсэн тэр үндгээсийн нөөц бол тэгэл мууддгаараа бол муудчил байгаа гэсэн үг. Яг нэлээд дээр үед хийсэн судалгаануудаар яг хүн хожуу төрөх тусмаа тэрийгээ дагаад цэвэршилт жоохон хожуу байдаг гэсэн тиймэрхүү судалгаанууд бол мэрсэр байдаг. Гэхдээ тэрийг зүгээр одоо логикоор те үндгээс бол угаасаа ашиглагдахаараа ашиглагдана, багасхаараа багасна гэж бодохоор тэр логиктой бол нийлэхгүй байгаа. Гэхдээ яг эмэгтэй хүн мэдээж сүүлд одоо 45 46 та жирэмслээ төрнө гэдэг бол тэр хүний зүгээр өөрийнх нь биеийн хувьд бодис солилцоо аягүй сайн өндөвчний үйл ажиллагаа мэдээж сайн байсан болол тэр хүн одоо 45 даа жирэмслээд хүүхд гаргаад төрж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр хүн бас л ерөнхийдөө эрт цэвэр шиг угаасаа хүн биш байсан байж тарж байгаа байхгүй тий. Угаасаа л 50 51 ч юм уу тий цэвэрших хэвээр тийм хүн байгаа. Тэгэхээр тэр ойлголт бол одоо тэр үндгээсээ нөөц хадгалагдаж үлддэг тэр ойлголт бол буруу, тэрийг бол худлаа. Хизэнээс хоошхыг хожуу төрөлт гэдэг юм бэ ер нь? 40-оос хойш уу? 40-оос хойш юм уу? Хожуу төрөлт гэсэн яхаа зүгээр хожуу төрөлт зүгээр төрөлтийн нас хожуу ер нь бол миний хувьд ер нь 40 буюу түүнээс дээшээ ер нь эрсдэл өндөртэй хожуу төрөлт
гэж яригдана. Тэрнээс яг ингээд цаасан дээр бичсэн 42-аас хойш бол хожуу төрөлч үүж гэдэг юм уу те, тиймэрхүү юм бол. Гэтэ эмнэлэгт ер нь очихоор л ингээл одоо ингээл хожуу төрөлт, анхны төрөлт, оройт төрөлт гэж бас бөө юм л тийм л ч те тэр чинь. Тэгдэг. Одоо би чинь 39 дэх төрсөн чинь нас дайвтер төрөлт дээр орсон шүү дээ. 39 настай орой төрөлт энэ төр гээл те хожуу төрөлт эрсдэл өндөртэй гэл байнгын хянуулж минуулаад бүр айгүй тийм бисэн шүү дээ. Тэгэхээр чин 39. Гэтэ бас анхны төрөлт орой байна гэдэг ер нь хамгийн оройтл гэдэг анхны төрөлтийг ер нь хэдэн настай байвал зүгээр вэ? Тэрнээс цааш бол анхны төрөлтийг хэд оройтвол ер нь дэмий гэдэг тийм байгаа юу? Тийм бол байхгүй. Ер нь зүгээр яг ангаах талаас аваад үзвэл эмэгтэй хүний яг ер нь өндгөвчний үйл ажиллагаа 35 буюу түүнээс дээшээ ерөнхийдөө багаар муудаад эхэлдэг. Яг шууд шинж тэмдэг бол гарахгүй. Тэгэхээр би эмэгтэйчүүдэд болохоор ер нь анхны төрөлтийг болж өгвөл 35 буюу түүнээс өмнө байгаасай гэж зөвлөдөг. Гэхдээ яг одоо эмэгтэйчүүд аягүй карьер хөөж гин, аягүй хожуу төрж гин, хожуу одоо гэр бүлд төлөвлөж гин, тэрэндээ холбоотой мэдээж 35-аас хожуу бүр 40-оос хойш ч юм уу анхан төрөлтүүд бас байгаа. Гэхдээ одоо тэр хувь хүний өөрийнх нь сонгосон зам, өөрийнх нь тэгэл одоо амьдрал юм чинь тэрийг тэгэл заавал иртөрөөчээ гэх юм бол байхгүй те. Гэхдээ яг одоо нөгөө ялангуяа Европт тийм нөгөө social freezing гэдэг юм гарсан байгаа те. Ялангуяа карьер хөөгөөд одоо төрч боломжгүй цаг зав байхгүй тийм эмэгтэйчүүд маань залуу үедээ өндгийсээ аваад тэгээ хөлдөөж байгаа нэгсэндээ хожуудаа зориулаад тэр бол бас айгүй зөв тийм. Угаасаа тэр залуу эрүүл эс байна үстэ тийм аваа хадгалчаар эрүүл сайн дээр тийм байдгүй юу? Манай амьлаг дээр тийм хийхгүй. Тэр Монголд одоо бас ер нь ийм эс хадгалах эмнэлгүүд байгаа хаа тий байдгүй. Тийм одоо нөгөө нэг одоо үршилж болон суулгаж байгаа эмнэлгүүд бол тийм байгаа хийж байгаа. Яг би бол зарим охтуудтай зөвлөдөг үнэхээр 38 хүрсэн одоогоор нөхөр байхгүй ч юм уу тий төрөх боломжгүй байгаа эсвэл одоо карьер хөөгөө завгүй тиймэрхүү хүмүүстэй бол би ер нь тэрийг судалж үзээч гэж зөвлөдөг. Зарим хүмүүс бас ерөнхийдөө нөгөө юм эрүүл мэндийн ойлголтгүй болоод за сарын тэмдэг ирж л байгаа бол би жирэмсэлж чадна гэсэн бодолтой айгүй их удаа явж агаад тэгээвэнд яг жирэмслийг гэхээр болдоггүй. Тэгэл надад ерөөсөө хуучин тийм ойлголт байгаагүй ч тий эмэгтэй хүний нас гэдэг чинь зөвхөн сарын тэмдэг ирж байгаа нь гол биш. Ер нь нас гэдэг бол тэгэл тэр хэмжээгээрээ өндгөөсийн нөөц багасж байгаа, өндгөөсийн одоо өндгөвчний үйл ажиллагаа багасж байгаа юм байна гэдгийг бас ойлгоогүй явж идэх хүмүүс байдаг. Одоо тэгээд ер нь 30 гараал эхний нэг 2 төрчөөл тэгэл эхнийх нь 17 16 тай ингээл тэрнээс хойш 16 7 жил ингээл ер нь хүүхэд болохгүй гээл ингээл байдаг найзууд байдаг юм л да. Тэр одоос яг л бас өндгөөсөө л холбоотой юу тий. Тэгсэрний ингээд бүх юм нь үзэхээр битээр ингээд зүгээр байгаа мөртлөө одоогоор хүүхэдтэй болохгүй ингээд тэнгууд бас нэгийг кодлоод идэх юм шиг өөртөө тий байсгээл тест үзэл яана болсонгүй гэл ингээд эн чинь бас нөгөө тархиг кодлоод байна хүмүүс. Хит ингээд ойр ойрхон үзээд их юм бол болохгүй гадаг. Тэг хайчаар болцсон байдаг тий. Тэгэхээр бас нэг энэ хоёр холбоотой байгаа шиг байна тий. Ер нь тиймэрхүү тохиолдлуудаас аягүй их байдаг. Тэ ерөөсөө амар олон жил ингээл хойнооснгүйгээл ерөөсөө болохгүй тэгэл нэг за үнэхээр болохгүй юм байл ингээл хайцсан чинь жирэмсэн болчлоо гэ тий. Би ч нөгөө бас яг 2012 онд төрчөө 6 жил бас спирал тавиулаад ингээл хайцсан чи яг болъё гэдэн чинь жил гарan үйлдэлтүүд болдгоо. Тэгээ ямар сони би гэ тэгээд мартцсан. Тэгсэн чи болцсон шүү. Тийм л аягүй сони. Тиймэрхүү тохиолдлууд аягүй их байдаг. Яг го тэрнээс гадна зүгээр өөр бас жирэмсэн болохгүй хүчин зүйлүүд зөндөө байгаа л да. Ялангуяа тэр 10 хэдэн жил жирэмсэн болохгүй байгаа хүмүүс бол тэр сэтгэл санаа гэхээс илүү арай өөр яг одоо ангаах бүтцийн хувьд ч юм уу тийм өөрчлөлт орсон. Жишээлбэл эмэгтэйчүүд нэг өөрийн хоолойнд битүүрсэн ч юм уу эсвэл дааврын алдагдaltaй бас тиймэрхүү тохиолдол зөндөө байгаа. Харин тийм. Тэгээд одоо чинь ингээд над шиг бол жоохон хоцорж байгаа одоо ингээд 30 гараа одоо ингээд яаж ч хичээсэн 30 гараа төрөх нь ойлгомжтой болсон хүмүүс ер нь ингээд жоохон нэг далд айдас байдаг байхгүй дараа нь би хүүхдтэй олж чаддгүй хүн байх байдаг ч юм уу нэг тийм байгаад байдаг. Тэрийгээ ер нь ингээд эмнэлэгт очиод онцлооч болдсон болов зүгээр ямар нэг шин ч юм уу эсвэл юм хэцүү юм байхгүй л те зүгээр нэг цаана айдастай гэхүү. За угсаал би ер нь хожуу төрөх юм байна. Тэг ер нь чадах байгаа ч гэдэг юм нэг тиймэрхүү нэг айдас байгаад байдгийг.
Тэгэхээр тэрнийг ингээд эрт очоод уншлуулдаг тийм юм байт юм болов. Өндгөөснийхээ юу хэмжээг үзүүлэх гэдэг юм уу тий? Мэдгүй одоо би бол зүгээр ингэж хаад байдаг байхгүй. За одоо яадчихсан заа эхлээ хүнтэйгээ уулзлаа гэж бодъё. За 1 жил амьдралаа гэж бодъё. Тэгээд хүүхд гарлаа гэхэд би л 33 мөр болоо хангалттай өрөх гээд байгаа байхгүй. Тэр үед би хүүхдтэй болж чадхалаагүй л гэхээс ингээд эргэлзээ жоохон төрөөд идэг гэхүү. Яг тиймэрхүү зовиртой зөндөө олон хүмүүс ирдэг. Би бол тэднийг хөвчлэн эхний удаадаа тайлбарлуулдаг. Ер нь бол эмэгтэй хүн төвчээс өмнө цэвэршин гэдэг маш ховор тохиолдол. Миний нөө түрүүний хэлдэг нийт эмэгтэйчүүдийн ойролцоогоор 1% нь л ер нь төвчээс өмнө цэвэршдэг гэсэн үг тийм. Тэгэхээр ямар ч байсан тэгэх магадлал бол маш бага гэсэн үг. Эмэгтэй хүний сарын тэмдэг яг тогтмол ирж байгаа бол чиний өндөвччин чиний дааварч айгу сайн ажиллаж байна гэсэн үг. Яг тиймэрхүү тохиолдолд одоо би яна эрт цэвэршчихгүй дээ ч гэдэг юм эсвэл жирэмсэн болж чадхаа болчихгүй дээ ч гэх юм уу. Тиймэрхүү айдас бол байх шаардлага байхгүй. Яа тэгэхээр бидний сэтгэл санаа гэдэг чинь амар хүчтэй гэдэг тийм. Тэгээ аюу олон хүмүүс сэтгэл санаагаа дагаад бас харинч гэж өөрийнхөө үйл ажиллагааг муутгах ч юм уу тиймэрхүү юм бас байдаг. Ер нь бол өндөвчний үйл ажиллагаа сайн байна уугүй гэдгийг мэдэх аргууд байдаг. Нэгдүгээр арга нь болохоор яг чиний өөрийн чинь сарын тэмдгийн ухаанлий. Чиний сарын тэмдэг чинь сайн тогтмол ирж ивэл сайн байгаа гэсэн үг. Хоёрдугаарт сарын тэмдэг ирээд дуусаад эхний үед нь өндгөвчний одоо хэмжээг яхагаар харж болдог. Өндгөвчин дээр хідэн ширхэг өндгийс боловсрж байна. Тэр нь хангалттай байна уу? Өндгөвчний том жижиг нь яг бас хангалттай байна уу? Тэрийг яхагаар харж болдог. Гуравдугаарт болохоор түрүүний тэр өндгийсийн нөөцийг цусаар үзэж болох нь байна. Гэхдээ зарим охтууд өндгөвчнийхөө өндгийсийн нөөцийг айгүй эрт үзүүлээд байдаг. Энэ өндгөвчний өндгийсийн нөөц ер нь бол 25 настай эмэгтэй хүнд хамгийн өндөртөө байдаг. Зарим охтууд ингээд 20-тойд ч юм уу 22 моёртойд үзүүлчихэд минийх бага байна. Би тэгээд social freezing хийлгчээд явж гин гэсэн охтууд надтай бас таарлцсан. Тийм тэгэхээр би бол тэрийг буруу гэж бодож байна. Тийм тэгэхээр яг хөө тийм боломж байгаа. Гэхдээ тэр одоо антимөлрийн даавар гэдэг өндгөвчний өндгийсийн нөөцийг үздэг шинжилгээг одоо би бас яг бүх хүнд зөвлөд идэггүй л дээ. Үнэхээр яг жирэмсэн болж чадахгүй байгаа ч юм уу тиймэрхүү хүмүүс зөвлөдөг. Зарим охтууд яг бол яг байх ёстой наснаа бодвол бага гардаг. Зарим охтууд яг хэвийн гардаг. Тэгэхээр яг хэвийн гарвал сайн байна. Тэр охин тэгэл за окей юм байна гэж бодоо явна. Зарим охтууд яг үнэхээр муу гарчих юм бол тэр бол бас сэтгэл санааны бүүн дарамт. Тийм учраас бас яг олон улсын удирдамж дээр ч гэсэн энэ антимөлрийн дааврыг шаардлагагүй бол одоо өдөр тутамдаа одоо зүгээр ингээд стандарт маягаар үзэх шаардлага байхгүй гэсэн тийм зөвлөмж бол байдаг гэсэн. Тэгээд чи өөрийнхөө хүсвэл бас дааврын шинжилгээг өгч болно цусаар яг сарын тэмдэг ирээд дуусангууд нэгсэндээ тэр нь чиний өндөвчний даавар яг хангалттай хэмжээнд байна уу үгүй байна уу юу гэдгийг бас харж болно. Ер нь бол тиймэрхүү боломжууд бол байгаа гэсэн үг. Гэтэ нөгөө цэвэрлэлтийн үеийг эхлэхээс өмнө яг шийд тэмдгүүд илэрсэн мөртлөө эвж бас нэлээд олон юмар үздэг юм билээ. Нөгөө одоо цусан дах сахарыг үздэг юм л ч те. 3 сарын дундar сахар тэгэл өндөвчний хэмжээ гэл ингээд нэлээд олон юм одоо шинжилгээнүүдтэй харьцуулж ийж за одоо яг таних яг жоохон дөнгөж эхэлж байгаа юм байна ч юм уу гэл тэрийг үл тэгж үздэг юм билээ. Тэгэхээр үнэхээр өнөөдөр одоо бас нэр энийг үзэж байгаа эмэгтэйчүүд нэгтгэх тийм мэдэрч ивэл тэгээд нэлээд олон төрлийн шинжилгээ харьцуулж ийж таныг цэвэршилт эхэлсэн байна гэдэг чи мэддэг учраас шууд та өөрөө өөртөө бас битгий дүгнэлт тэгнэ гэж бас хэлмээр энэ тий. Зарим хүмүүс бас ингээл аюул олон сүлжээний дааврыг ч юм уу ингээл өөрсдөө хэрэгжилжээд ирдэг. Иннээс сонсоод тэрнээс сонсоод энийг хэрэгжлээ тэгчлээ энэ төргээд ирдэг. Яг нь сүлжээний юмнууд бол нэг тийм бас хортой юмнууд байх магадлал бага л да. Тэгээ нэг яг тийм одоо эмийн жороор өгдөг ч юм уу тиймэрхүү юмнууд бага байдаг. Их хүчлэн дандаа урамлын гаралтай ч юм уу тиймэрхүү юмнууд байдаг. Тэгэхээр би тэрийг амар аюултай гэж байгаа юм биш. Гэхдээ тэр маань одоо ингээд эмчт хандаад шинжилгээ өгөх гэхээр тийм хэрэгэлсэн болохоор болдоггүй. Заавалжгүй нэг сар хүлээж ич ч юм уу тэгээ 2 сар хүлээж ич шинжилгээ авах шаардлагатай болдог ч гэдэг юм нэгсэндээ онцлогоо тэгээ дүгнэлт гарах хугацааг бас тэр нь ингээд жоохон удаашруулад байдаг. Тэгээ тэр урамлын гаралтай маань тэр хүний нөгөө одоо цэвэршилтээс болоод илэрч байгаа шинж тэмдгийг бас тодорхой хэмжээгээр багасгах ч юм уу те эсвэл зөвөрийн арилгачтай учраас бас яг нөгөө онцлогоон дээр ингээд алдаатай юм бас гарч болдог. Тэгээ манай Монголд
Сүлжээний тиймэрхүү юмнууд бол их байна. Тийм ээ. Яг тиймэрхүү юмыг ингээд одоо ингээд фэйсбүүкээр явж байгаа гут чинь яг ингээд би ингээд цэвэршээл эхэлсэн чи яг энийг уудсан чи өстө зүгээр болчлоо гэл ингээд яадаг. Тийм, тэрийг төрсөн чинь зүгээр болчлоо ингэжлээ. Энийг уулаа гэл тийм. Тэгэхээр бас мэрэгжлийн яг эмчтэр нь очиж үзүүлээд өөрийгөө бүр шинжилгээ бүх хэмээг ингэж үзүүлж байгаа тэгээ шийдмэр юм бэлээ гэж зөвлөж байна. Тийм, тэр эмч бас хамгийн гол нь яг үнэхээр энэ хүнд бас дааврын эмчилгээ хийж болох уугүй юу? Яагаад тэгэхээр бас хийж болохгүй сөрөг юмнууд аягүй олон байгаа. Жишээлбэл одоо өөрөө көхний хор тавдраар өвдөх эрсдэл өндөртэй ч юм уу. Эсвэл хуучин өөр аягүй хүнд зүрхний өвчтэй байсан ч юм уу. Эсвэл цусны бүлэглэлтэндээ өөрчлөлттэй ч юм уу те гэх мэт амар олон дааврын эмчилгээ хийж болохгүй заалтууд байгаа. Тэгэхээр тэр эмч бас өөрөө хянжиж тэр эмчилгээгээ эхэлж болох уугүй гэдгийг шийднэ. Эмчилгээ эхэлсэн ч гэсэн бас аюул сайн тогтмол хяналттай байх хэрэгтэй. 3-6 сартаа тогтмол хянуулаад үнэхээр энэ дааврын эмчилгээнд бас таарч гинөө яг хүсэж байгаа үр дүнд хүрч чадчих байна уу гэх мэт ер нь бол нарийн хяналт шаардлагатай. Тийм биш. Ер нь гэхдээ аюул нарийн бижээ те. Нарийн. Ерөөсөө ингэж гүнзгий бодож ирсэнгүй шүү дээ. Одоо ингэ бодсон чинь нэр бас нарийн байгаа зах. Нарийн байгаа шүү дээ. Тэгэхээр хүмүүс бол нэг одоо ингээд цэвэрлэлтийн шинж тэмдэг илэрлээ байж магадгүй гэд эмчит хандаг тэрийг бол би аягүй зөв гэдэг. Тэр нэг бол би тэрийг үгүй юм байна гэд тэр хүнээ тайвшруулна. Энэ бол зөв зүгээр одоо өөр юмнаас болоо тэ иймэрхүү шинж тэмдэг илрээд байна. Эсвэл үнэхээр муу юм байна гэд эрт онцлогоо эмчилгээнд хамруулна гэсэн. Тэрнээс тэгэхээр ерөөсөө ямар нэгэн энэ нэг цэвэршилтэй холбоотой байж магадгүй гэсэн юм ерөөсөө нуух шаардлага байхгүй. Өөрөө засах гэж оролдох шаардлага байхгүй. Зүгээр эмчтэр очиод нэг бол тийм, нэг бол биш. Ингээд тодорхой хариулт авах нь чухал. Яста маш хэрэгтэй шүү те. Манай найз нэг саяны өндгөөс тоолуулдаг юм хийсэн мөлий. Өөрөө бас хууч гарсан. Тэгээд тэгсэн чинь нөгөө жоохон баг гараад тэгээд нэг юм өндөвчний үйл ажиллагааг сайжруулдаг витамин гэд ингээд бичсэн байхгүй. Тэнгүүд би зүгээр харж агаад яадаг юм бол зүгээр ингийн юм болж болдго юм болов гэд мэдлэггүй хүн болохоор нэг тийм бодол орж ирдэг юм билээ л дээ. Тэгэхээр энэ өндөвчөө ер нь хамгаалах тийм бэлтгэлүүд ер нь хэр байд юм бол тэгээд тэрийг зүгээр жоргуу ууж болдго юм болов. Гадар зүгээр эмэгтэй хүний одоо бидний уудаг зүгээр л жирийн одоо мультивитамин гэдэг шиг тиймэрхүү витаминууд бол зөндөө байдаг. Гэтэ тэд нар бол яг бидний өндгөвчийг бол хамгаална гэсэн үг биш. Бидний өндгийсийн нөөцийг сайжруулна гэсэн үг биш. Тэр бол зүгээр л биднэрт одоо хэрэгтэй өндгөвчний үйл ажиллагаа бидний яг одоо дааврын үйл ажиллагаанд хэрэгтэй гэсэн тийм элементүүдийг агуулсан тиймэрхүү юм. Одоо тиймэрхүү бэлтгэлүүд ихэвчлэн байдаг. Яг гоо тийм бэлтгэлийн дутагдлаас болоод хаяа эмэгтэйчүүд маа нөгөө айгу хурдан жирэмсэлтгүй ч юм уу те тэр дутагдлаасаа болоод үр тогтох процесс нь яг удаашралтай муу явагддаг. Тэгэхээр тэр элементүүд нь тэрийг нөхөж өгснөөрөө л одоо тэ сарын тэмдгийн мөчлөг тэр жирэмсэх гэж байгаа процессыг сайн гэсэн үг. Гэхдээ тэрийг яснаар яг өндөвчийг хамгаална гэсэн юм бол байхгүй. Гэтэ ер нь өндөвчний үйл ажиллагааг сайжруулдаг ер нь тариа мараа ч юм уу тийм хэрэглэхэд бол зүгээр өстэй. Өндөвчнийхөө үйл ажиллагааг сайжруулах эсийг бол нөгөө нэмэгдүүлэхгүй штэ чадахгүй юм штэ тий. Хөөсөө ихцэг ихээс заяасан тэр эстэйгээл байх юм байна. Эс чил юу лээ чи өндгээс одоо нөөц гэж яриад байгаа тийм. Тэгэхээр яг өндөвчний үйл ажиллагааг сайжруулах тариа мараа ер нь эвлэгдэггүй яа. Тариа байд юм уу те? Байд штэ өндөвчин тариа идэх тий. Тэг яг зөвхөн өндөвчний үйл ажиллагааг бид нэр яг одоо жишээлбэл аягүй хөрвөлтэй хүмүүс байна л да тий. Архагч бай, хурцч бай хөрвөлтэй. Өндгөвчний өрөвсөлтэй хүмүүсийн өндгөвч бол сайн ажиллахгүй одоо дааврын алдагдaltaй байна гэсэн үг. Тэр үднээсээ бид нэр өндгөвчний өрөвслийн эмчилгээ хийлгээд тэгснээр өндгөвчөө сайжруулна гэж одоо эмчилгээг хийдэг гэсэн үг. Тэрнээс бол яг эмчилгээгээр өндгөвч маань одоо эхлээд муу ажиллаж байгаа дараа нь гівгэнт амар сайн ажиллана ч юм уу тийм бол байхгүй. Зүгээр байгаа одоо өрөвслөөсөө болоод муудсан байгаа өндгөвчний үйл ажиллагааг сайжруулна гэсэн тийм утгатай. За тэгээд баярлалаа. Өнөөдөр бас нэлээ их гоё хэрэгтэй мэдээлэл өглөө ч юм хэмж байна. Тэгээд нийт нэрийн эмэгтэйчүүдтэй болон бүсгүйчүүдтэй зариулаад та нэг гоё зөвлөж нэг бүр яг хэлмээр сандаад байдаг шүү дээ. Би нэг ингээд нэг ийм хэлмээр сандаад байдаг. Та нар мэнийг ингээрээ гэд нэг гоё юм зөвлөмж та манай энэ үзэж байгаа болон бид гуравт хэлээч. За өнөөдөр яг нөгөө гол сэдв маань цэвэршилт байсан учраас би яг нэгдүгээр цэвэршилтийн юм хэлмээр байна.
манай Монгол эмэгтэйчүүд даавар гэхээр айгүй айдаг. Би бол даавар гэхээр ерөөсөө айдаггүй. Харин ч гэж би дааврын эмчилгээг айгүй дэмждэг. Тэгэхээр ямарваа нэгэн зовиртой бол дааврын эмчилгээ хийлгээч, битгий яагаач. Ялангуяа яг одоо үеийн даавар эмчилгээ ерөөсөө хуучных шиг тийм уухаар биш болцсон. Дандаа арьсаар авдаг болцсон. Тэгэхээр энэ арьсаар авж байгаа даавар эмчилгээ бол одоо өмнөх тэр уудаг байсан даавар эмчилгээг бодвол хамаагүй баталгаатай, найдвартай, гаж нөлөө гэдэг юм бараг байхгүй болцсон. Тийм учраас даавар гингүүт айгаад идэг тэр айдсаа авч хаяач. Зөвхөн бас яг одоо өвчнүүдэд ч биш, бас яг одоо яг ажил, мэрэгжил нэгтэмчүүдэд ч гэсэн хэлэхэд айх юм ерөөсөй байхгүй. Хамгийн гол нь эхнээсээ өвчнөө айгуу сайн сонгох хэрэгтэй тий. Би энэ өвчнөдөө өвч болж гэнэ үгүй юу сонгоод тэгээд арьсаар даавар эмчилгээ одоо энэ даавар нөхөх эмчилгээг хийгээч. Тэгснээрээ бид нэр эмэгтэйчүүдээ айгүй олон зовир, айгүй олон проблем тэг одоо өвчнөөс бол хамгаалж чадна. Айх юм ерөөсөй байхгүй гэдгийг бол нэгдүгээрт хэлмээр байна. Хоёрдугаарт яг энэ бол цэвэршилттэй холбоотой биш л дээ. Зүгээр энэ завшааныг дамжуулаад би умаа узууны хорт хавдрын эсрэг айгүй хүмүүсийгээ дэмждэг, уриалдаг. Тэгэхээр нийт эмэгтэйчүүдтэй одоо охтуудтай одоо эмэгтэйчүүдтэй умаа узууны хорт хавдрын вакцин хийлгээч гэж энийг одоо энийг энийг одоо ташрамд дурдж хүмүүсийг уриалах айгүй хүсэлтэй байна. Яг одоо 10 жилд нөгөө нийтээр нь бас хүүхдүүдийг вакцинд хамруулад байгаа шүү дээ тийм. Гэтэ тэрнээс гадна бас одоо нөгөө нас харгалзахгүйгээр залуу хүүхдүүд бас бүгдээрээ хийлгэж болж байгаа. Тэгэхээр заавал хийлгэж болох уу? Бидний хувьд тийм одоо халдварт дээр тийм халдварт дээр би хүү ах хоёр дээр хоёулан дээр нь хийлгэсэн. Тэртээ хүүхдүүд хүртэл хийдэм байл шүү дээ. Одоо эмэгтэй хүмүүстэй чинь яахын тулд тий хамгаалж бас манай халдвартын эмнэлэг дээр очиод хийлгэх юм. Тийм халдварт судал дээр очиод тэгээд ингээд би умаа узууны хорт хавдрын эсрэг вакцинд хамрагдмаар байна гэд хийлгэж болно. Одоо ерөөсөө нас харгалзахаа болцсон. Хуучаа бол 25-аас доош 25-аас залуу гэж одоо бол нас харгалзахаа болцсон. Тэгээд октоудаа тийм эмэгтэйчүүдээ тэгээ бас тэр одоо жоохон октоудаа хүүгүүдээ бүгднийг вакцинд хамрагдуулаач гэж уриалж байна. Тэгэхээр одоо миний хувьд чинь бол нэлийн нас нэлээ явчлаа гэхэд тэр нэг шинжилгээ өгдөг гэсэн тий хэрвээ тэр одоо эдсэн байна уу байхгүй юу гэдгээ шинжилгээ өгж жоод тэгээд хийлгэх юм л ч тий миний насны үед бол тий ер нь тэр вакциныг хийлгэхэд одоо яг цаана одоо вакцин хийж байгаа компани бол вакцин хийлгэхээс өмнө вирусын шинжилгээ өгөх шаардлагатай гэсэн юм бол байдаггүй. Тийм байхгүй. Одоо Европт бол вакциныг зүгээр шууд одоо би очиод би вакцинд хамрагдмаар байна гэж хийлгэж болно. Чухам тэр хүн яг тэр үед папиллом вирусын халдвар авсан байна уугүй байна уу тэр бол хамаагүй гэсэн үг. Магадгүй тэр хүн вирустэй ч байж магадгүй, вирусгүй ч байж магадгүй хамрагдаж болно. Монголд яг манай халдварт дээр болохоор эхлээд папиллом вирусын шинжилгээ өгөөд хэрвээ сөрөг бол хийн гэсэн одоо тийм зарчим байгаа. Яг энэ чухам яг сүүлийн хитэн сар өөрчлөгдсөн үгүй би яг мэдэхгүй байна. Тэгтээ бол тийм байсан. Асууж үзсэн чинь заавал нөгөө юм папиллом вирусын тэр тестийг өгөхтэй ингээд тэгчихсэн. Тэгээ өгсний дараа хэрвээ таних зүгээр байвал сөрөг бол хийн. Сөрөг биш бол хийхгүй гэдэг. Тэдрэнгөө өөрөөр бинтэн байна гэсэн үг үү тэр нь? Тийм. Вирус байгаа учраас угаасаа чиний бие чи өөрөө дархлаагаа үүсгэн тийм чин вакцинд хамрагдах шаардлагагүй гэж яриад байгаа боловч вакцин гэдэг маань одоо энэ вирус чи аяга олон төрөл байгаа шүү дээ. Тэгэхээр тэр вакцин бол зөвхөн тэр надад байгаа вирусын эсрэг биш бас намайг өөр вирусаар хамгаалж чадна гэдэг утгаараа вирустэй байсан ч гэсэн хамаагүйг нь тариулах ёстой. Гэтэ тэр бол яг нөгөө улс улсын эмнэлгийн өөрсдийнх нь нөгөө тавьсан удирдамж учраас тэгэл тэрэнд нь бид нэр юу ягаал одоо тэгэхээр хүлэн зөвшөөрөл вирусынхаа шинжилгээ өгчөө тэгээ вакцинд хамрагдана гэсэн. За стаг баярлалаа. Маш гоё хэрэгтэй гоё мэдээлэл нэр өгсөн байна. Тэг хүн болгон яг л октоудтай бид нар чинь бүгд л эмэгтэйчүүд цэвэршээлт ингээл бүхэл юм бид нар тэг хэрэгтэй. Тэгээд яг гоё тулгамдж байгаа гоё асуудлуудыг өгсөн баярлалаа чимгээнчтэй. За маш баярлалаа. Миний зүгээс ч гэсэн баярлалаа. Би бас энэ сэдвэр ярих гэж боддог бас өвчнүүдэд айл болох зөвлөгөө өгөхийг хичээдэг. Тэгээд өнөөдөр айгүй олон хүнд бас
зөвхөн яг нэг миний өрөөнд орж ирээд суусан хүнд биш бас олон хүнд зөвлөгөө өгч чадсан байхаа гэж бодож байна. Тэгэхээр намайг урьсанд та нарт бас баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. Зураг авах уу? Тэгээ. Наа талаад.